Олон улсын худалдаа логистикийн төв нь 20.5 га талбайд нийтдээ 6375 акт зогсоолтой талбай дээр 3000 орчим импортын автомашин тээврийн хэрэгслийг худалдаалж байна. За мөн энд автомашинтай холбоотой бүх үйлчилгээ, тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, дугаар олголт, татвар, даатгал, банк натратын үйлчилгээг нэг дор төвлөрүүлснээр онцлогтой. За одоогийн байдлаар 110 байгууллага аж ахуй нэгж 700 гаруй иргэд ажил үйлчилгээгээ явуулж байна. За 2026 оныг нийслэлийн засаг даргын 01-р захирамжаар бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. За уг арга хэмжээний хүрээнд олон улсын худалдаа логистикийн төв автохудалдааны зохицолборт үйл ажиллагаа явуулдаг банк болон банк ус санхүүгийн байгууллагуудтай хамтраад нээлттэй хаалганы өдрлөг бид нар зохион байгуулж байна. За үүний хүрээнд нийтдээ 2 сарын 6-наас 2 сарын 16-ны өдрүүдэд нийтдээ 10 хоногийн ингээд үргэлжлэх цагаан сарын баярыг тохиолдуулаад манай автохудалдааны зохицолборт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа эрхлэгч мөн үйлчлүүлж байгаа иргэдэд илүү таатай нөхцөл боломжийг нэг дор олох боломжийг бүрдүүлсэн. Машины зээл сонирхож байгаа үйлчлүүлэгчийн иргэдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчлэгээ санал болгож байна. За манай автомашины зээлийн хувьд бол ерөнхийдөө цалингийн орлоготой, бизнесийн орлоготой гэдэг ер нь бүх төрлийн орлоготой харилцагчтай зориулсан илүү таатай нөхцөлтэй тийм бүтээгдэхүүн үйлчлэгийг санал болгож байгаа. За мөн зөвхөн автомашин худалдаж авах гэж байгаа иргэдээс гадна тухайн худалдааны төвд үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдэд зориулсан илүү таатай хөнгөлөлтэй нөхцөлтэй бизнесийн зээл гэдэг ч юм уу. Тухайн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих тийм нөхцөлтэй зээлүүдийг санал болгож ажиллаж байгаа. Маа Бирс Финанс банк усын байгууллага нь орон нутагт болон Улаанбаатарын оршин суугчдаа хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийн тэг гэсэн юугаар зээл олголт явагдаж байгаа. Дээрээс нь хүүний хүү буурсан байна. Маа энд байрлаж байгаа Бирс 22 салбар болон Автокомын энэ салбараас ирсэн аль ч орон нутг руу зээл гарах боломжтой гэсэн үг. Жишээ нь Эрдэнэтээс ч юм уу, Дархнаас, эсвэл Баруун Таван аймгаас ч юм уу ирээд манайхаас зээл авахд тэг хувийн шимтгэлтэй. Тэгээд газар дээрээ зээл шийдвэрлээд авах боломжтой байгаа. Манайх ч 2016 оноос ингээд худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Нэгдснээс нь хойш одоо хүртэл энд үйл ажиллагаа явуулж байна. Энд бол сүүлийн үед хүмүүс маш сайн ирдэг болчиход байгаа. Энд машины сонголт их байна. Машин сонголт, банк усууд, бусад үйлчилгээний юунуудын сонголтууд их болохоор хүмүүсүүд айгүй их ирдэг болсон. Хуучин чи юун дээр даавраа дээр их очдөг байсан бол сүүлийн үед энэ олон машиныхаа яваад байгаа. Энэ маань захраа их ирдэг болсон байгаа. За бизнес эрхлэгчдийг дэмжих жилийн хүрээнд автохудалдааны төвд гал морь жилийн сар шинийн баярыг өгтөн нээлттэй өдрөлгийг өнөөдрөөс 16-ны хүртэл зохион байгуулж байна. Нээлттэй хаалганы өдрөлгөөр иргэд та бүхэн эндээс ирж тээврийн хэрэгсэл, худалдан авахын зэрэгцээ, уян хатан нөхцөлтэй төлбөрийн боломжуудыг ч олж авах боломжтой.